За сайн байцгаана уу. Подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Ингээд өнөөдрийн зочноор манай Налах дүүргийн Арцсан намын дарга. Мөн Арцсан намын нарийн бичгийн дарга ажиллаж байгаа тийм. Ганц хөхтэйгээ уулзаж байна. За ганц хөхтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ өрлөг хүлээ аваад бас ингээд баттай ярилцах боломж олгосон бас. Найртай баярлалаа гэдгийг хэлье. За тэгээд бас хийж байгаа подкаст нь дандаа шинэлэг бас айгүй нээлттэй ярьдаг гоё подкаст байлаа. Тэгээд бас найзаагаа өрсөнд баярлалаа. Нээлттэй ярилцгаа л. Хоёулаа тэгээ баг. Ер нь бол аль болох чөлөөтөө гоё яриа өрнүүлэх. Ер нь залуучууд бас ингээд өөрийнхөө санаа оноо гоё солилцож явах чинь одоо бол их тийм гоё болчиход байна шүү дээ тий. Аль болох тийм хаагт гэхээс илүү гоё нээлттэй. Тийм дотоодоос ертөнцөө бодлоод ингээд явъя гэдэг бодлоос энэ подкастыг ирэхэд бол эхлүүлээ явж байгаа юм. Тэгээд яг миний нэг одоо подкастын зарчим яг хүүхэн одоо ганц үг гэдэг хүнийг за магадгүй чамаа ингээд нэг таньж байгаа хүмүүс ч байгаа байх. За мөн одоо ингээд танихгүй бас зохиол байгаа хэрэг. Тэгээд ганц үг гэдэг яг ямар хүн юм бэ те? Тэр талаас надад жишээ мэрэгжил боловсруулаас нь ахвала цаашаад одоо устрын одоо магадгүй дараагийн асуулт үгийн тэгээд ус төрлөө юм аа. Эхлээчсэн саяны асуултаас хоёул яриа эхлүүлээ. За угаасаа одоо бүх одоо энэ подкаст ч бас аягүй олон хүнд хүрж байгаа шүү дээ тий ширэлэнтэй ч юм уу. Тэгээ танихгүй маш олон хүн байгаа. Тий. Намайг бол Норосон бүгийн ганц үг гэдэг. Айлын отхон хүүхэд. Дээрээ хоёр ахны ихчтэй. За тэгээд Баянгор аймгийн Баян цагаан төрсөн. Баянгор их юм. Баянгор их тийм тэндээ 5 нас хүртлээр байгаад Улаанбаатар хотод ер нь 95-аас 97 оны хооронд бас ингээд 90 орчим байжгаад яг 97 онд аль биесээр нүүж орж ирсэн. За тэгээд за 10 жилийн усаг л 13 дугаар хороолт гэдэг энэ 84 дугаар сургууль 111 дугаар сургуульд орж ирсэн. За тэгж жагаад одоо бүгнээр хятад ард улс руу суралцахаар яваад тэндээ 7 жил суралцаж анагаах ухааны их сургууль анх төгссөн. Анагаах юм уу тий. Тэгээд шин мэдээ авч шүү. Мэргэжлэрээ үндсэндээ 5 жил ажилласан. За. Тэгээд Grand Med гэдэг эмнэлгийн үеийн мэдцлийн засагт бас ажиллаж байсан. За тэгээд мөн Монголдо ирсний дараагаар 2013 оноос хуулийн сургууль сурч эхэлсэн. Тэгээд Шихэ утга гэдэг хуулийн сургуулийн бакалавр магистрийг хамгаалсан. Магистрийн зэрэг хамгаалсан. Эрхцүүч. Тэгээ хоёр мэргэжилтэй. Тийм ээ. Хос мэргэжилтэй. Нэг нь эрүүл мэндийн салбар, нэг нь хууль талбар. Тийм. Тэгээд тийм л залуу. За тэгээд өмнө нь бол бас яг эмчээрээ гардж ажиллаж байсан. Тэгээд манай анагаахын салбар ч юм бол бас маш хүндтэй. Энэ салбарыг бол одоо зайлшгүй ярих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол Монгол улсад бас тулгамдаад байгаа хамгийн одоо чухал хоёр салбар бол эрүүл мэнд боловсрол. Гэтэл өнөөдөр яг монголчуудын аж амьдрал ямар байгаа лээ, хүчлэл ямар байгаа лээ, дундаж наслал ямар байгаа лээ, одоо хүүхдүүдийн хүчлэл ямар байгаа лээ. Ер нь бол айгүй хэцүү салбар л та тийм. Тэгээ одоо сая чи ярьлаа шүү дээ. Боловсрол, эрүүл мэнд хоёр гол салбар гэснээр яг нэг тухайн ажилтны цалин хангамж нь бол хамгийн доод түвшинд тийм шүү дээ Монголд. Ер нь бол айгүй хүндэлтэй. Тэгээ одоо улсын эмнэлэгт бид нар ч бас мэрэгшүүлэх резидент гэж одоо 2 жил цалингүй ажилладаг. Тэрэн дээр байлаа. Тэг яг ер нь яагаад улс төрд ингэ орохсон бэ гэхээр хуу хүн мэдээж гадаад сургууль соёл төгслөө. Анх гадаад ч бол 20 давхар эмнэлэг хараад хөөх 20 давхар эмнэлэг байдсан байжээ гэж бодож ирсэн тий. Гэтэл нөгөөх эмнэлэг маань тухайн улсын хамгийн шилдэг биш хамгийн одоо захын хотод байдаг жижигхэн анагаахын сургуулийн харийн 20 давхар сургууль яагаад ер нь Монголдоо юм хийж бүтээж болдгоо юм бол. Тэгээ яг манай авч өөрч гэсэн бас нэлээд эрт өвчний улмаас бурхан болсон л доо. Тэгэхээр бас ингээд надад бас ингээд энэ салбарыг хөгжүүлэхээсээ гэсэн ийм одоо чин хүсэл эрмэлзэл байсан учраас 2016 онд эрүүл мэндийн спортын сайдын ажлын албанд орж ажилласан. Ерөнхийдөө тухайн үед яг хуулиар сурч ирсэн учраас за тухайн мэрэгчлэлтэн бол өөрөө өөрчлөлт шинжилгээ хийж мэдээж хууль эрх зүйн орчин салбарын бодлогын хамт ажиллах хэрэгтэй байна гэсэн болохоор залуу хүн байсан учраас энэ дээр ингээ гартаж ламбаа сайдын ажлын албанд ажиллаж одоо тэр хүнээс албан бичиг боловсруулахаас ахгуулаад хуулийн төслөختний өргөн барьдаг. Цаашдаа яаж орон нутагт энэ одоо эрүүл мэндийн салбарыг сайжруулах вэ? Энэ чиглэлээр явж байгаа л наах бол улс төр энэ одоо энэ намын салбар руу орсон. Тийм. Ер нь одоо тухайн үед ч одоо айгүй олон зүйл хийсэн шүү дээ. Энэ 2 дугаар эмнэлгийн шинэ эмнэлгийг барьсан 55 сая долларын Эксим банкны төсөл Монголд анхны хавдрын ПЦТ гэдэг тухайн үед тухайн эмнэлгийн одоо төсөлд орж ирсэн. За дээрэс нь энэ бүсийн онцлогооны төвүүд төр нөгөө анхны CT байршуулах те одоо хот руу явж шинжилгээнд орохгүй бүсдээ үзүүлнэ гэх мэт маш олон төсний төвийн барилга одоо энэ төлөнгийн төвийн барилга гэх маш олон Монгол эмнэлэг чинь тэр үед илүү ихсэн үед явсан.
Тийм. Бо Монголын сургалтын эмнэлэг ер нь Анагаахын дэрэг. анагаахын сургууль заавал хажуудаа эмнэлэгтэй байдаг. Тийм. Тэгээ яг хүмүүс сүүл намайг apprentice орсон. Би чинь бас 16 оноос хойш яамны яг одоо ажиллаад Солонгос руу явж мэрэгшиж ирчээ. Тэрнээс хойш бизнесийн салбарт ажилласан. Одоо л нэг 9 жилдээ удирдах албан тушаал хийж байгаа. Тэгэхээр яг анагаахаар ажиллаж исэн. Гэхдээ би бас нэг хайхтар их ярьдгөө. Тэгээд дандаа ч одоо сонсож байна. Дандаа л бизнесийн салбар ажиллаад эхэлсэн болохоор хүмүүс apprentice орсноос нь нэлээд мэддэг. Тийм болохоор хүмүүс юмч ихээр бас гайхал. Харин би одоо ингээд подкастаа бас ингээд хүмүүс яг ийм хөө байдлаа эхлүүлдэг. Тэнгүүл ингээд мэдхгүй зэтгэв яг хуухын талаас нь ингээд мэдхгүй юм амар олон гарч ирсэн. Жишээ чиний одоо тэр анагаах талыг гэдэг чинь би бол одоо сонсоогүй. Чамаа ямар ч нэг бизнес эрхлэл гэж мэдээд энэ. За тэгээ мэдээ ус төрд бол нэлээд идэвхтэй явдаг энэ залуучуудын төлөв гэж боддог байхгүй. Тэгсэн чинь одоо эрүүл мэндийн салбарын нэг юм гараад ирчлээ. Энийг сайн сэвдэлтэй. За тэгээд тэгвэл 12 онд ерөнхийдөө бол за ямар ч ям ажлын чугамар бол ингээд ус төртөө орж ирсэн. Одоо хоёулынгийн одоо явж байгаа нам чинь бол арчсан нам гэж явж байгаа тийм. Тэг миний удаа одоо нам тал руугаа орох гэдэг байна. Тэг яг одоо арчсан нам руу хизэнээс орчоо. Тэгээд ер нь одоо ямархуу зарчмаар ямархуу байдлаар ингээд явж гин. Тэгээ одоо ер нь арчсан намын бас байр суурийг бас юу гэж харж ийн гэдэг юм. Энэ талаас хоёулаас санаа оноо. Тийм би яг оюутан махта урд хятад оюутан байсан болохоор цуны амралт дараа ч юм уу Сонгол Монголд ажиллах тийм боломж байгаагүй л дээ. Тэгээ яг улс төрийн намд бол яг 25 настайдаа 2 хүүхдийн болсны дараагаар сонголтоо хийж орсон. Тэгээ манай хамаатан садан одоо танил хүмүүс дотор улс төрч хүн байхгүй. Одоо том бизнесийн том төлөөлж байхгүй. Яг л жирийн л төсвийн цалинтай аллын жирийн л хүүхд байхгүй юу? Манайх гэр оролт дэрхэд байдаг гэсэн. Тэгээл сүүлд одоо энэ 13 дугаар хороолт нүүж ирээл яг ийм л замаар явсан. Тэгээ яг монголчууд 1990 онд одоо энэ 50 замаар арчлыг одоо олж авсан энэ зүйл бол айгүй чухал монголчуудын маш олон эрх чөлөөг хүний эрхийг дээдлсэн энэ тогтолцоороо шилжсэн. Тэгээ манай авижийн хувьд ч гэсэн яг тухайд нэг намын системтэйс учраас сургууль төгсөөд дээд болц тусалтай хүмүүсийг томилтоор орон нутг руу явуулдаг. Тэгээд манай бол тухайд бас энэ удирдлагын академи намын дээд сургууль төгсөж исэн. Тухайд манай авижаар хоёулаа одоо Монгол ардын хувьсгалт намд бол бас удирдах албан тушаал орон нутгад хийжсэн. Гэхдээ би төрсэн цагаас л яг энэ ардчлалын буян гадаад пассворт тэгээ энэ өмчтэй байх энэ зүйлийг одоо өсөж тойрсон учраас өссөн манай гэрт нэг тийм манай ээж бол магадгүй одоо Монгол ардын намын тэр Ахмад Махмудын гишүүд тэ нэг хүмүүс хүлээж аваад цагаан сараар нэг чихэр боо өгөөл тэ манай ээж очтол байсан. Тий Ахмадууд энэ баг бүгд очтол. Тэгээ би бол яг угсаал одоо энэ ардчлалын систем өөрөөсөө энэ одоо намын түүх ямар байлаа та энэ ч бас нэг юм шин судлаа. Өөрөө би яг ямар одоо улс төрийн үзэл баримталтай хүн байвал мэдээж баруун төвийн үзэл. Дээрээс нь одоо ингээд нэг юм дарга шүтсэн ангид би тийм дуртай хүн биш. Зүгээр л ер нь энэ хөдөлмөрч хүмүүс, бизнесмэнүүд дээрээс нь энэ хүмүүс улсыг хөгжүүлдэг итгэдэг. Тэгээд ер нь эзэн тааны үеэс ингээд үзэхээр албан татвар, говчуур, за одоо тэгэл тэр хятадын пүүсийн хүүм яг одоо үүндээ манай хатгалан жилийн шинэ хүүс баг хүүс махгүй тухайд. Тэгээ яг энэ олон зүйлээс шалтгаалаад хоёрдугаарт яг 2014 онд улс төр шинэ манлайлагч гээд би нэг юм зар харж ирсэн. Төв талбай дээр алхаа авчихсан чинь. Тэгсэн чинь Монгол орны 9 одоо дүүрэг 21 аймгаа шилдэг залуучууд эсээ бичээд шалгарсан залуучдын удирдлагын академид сургаад тэгээд тэндээсээ Америкийн нэгдсэн улсууд сургалтанд явуулна гэдэг. Тэгээ би 14 онд тэрийг харчаад гоё юм байна гэдэг эсээ бичээд ярилцлаганд ороо шалгуулчихсан. Тэгээ би нөгөө тэр 21 аймагаас ирсэн залуучуудтай танилцаад тэгээ бид нар чинь ингээ бараг 6 сар UB-с гарсан юм аа. Тэгээ би бол эмч хүн. Тэгээ ингээ их зүгээр сурдаг гэдээ явжсэн. Тэгээ яг тухайн үед бас маш олон мундаг залуучууд одоо энэ улсын хурлын гишүүн болсон Сүхбаатарын Эрдэнэ бол тухайн нэвтрүүлэг хөтлөжсэн. Тэгэл одоо маш олон Монгол Ардын намаас бас одоо увсын намын дэд дарга байсан залуу байгаа. За тэгэл дүүргийн төлөөлөгчөөр суужсан хүмүүс. Тэг яг тэнд олон ургалж үзэл олон юм мундаг залуучууд байсан. Тэгэд энэгээр ингэж яваад ер нь бол 2014 оноос улс төрийг сонирхоод 15 онд ерөнхийдөө болвол яг намын баталгаа аваад тэгээ 16 оноос яг арсан нам дээр. Тэгээ өөр нөгөө намын юмд очиж үзээгөө. Тэгээ энэ нэг арчсан чиг баримтлагаа бариад ингэ явцсан байна шүү дээ. Одоо арчсан нам дээр нарийн бичиг мөн одоо дүүргийн намыг бас ингэ өдөртөө явж байгаа шүү дээ. Саяхан дүүргийн намын дарга томилогдсон баг тий. Тэгсэн. Тэгээ мөн бас тэгээ сонгогдсон тий. Тэгээ сая юу яалаа.
бас манай намын бас нэг ой боллоо шүү дээ 35 жилийн ой баяр боллоо. Тэгээ би ч бас нэг яг нам дотор байгаа учраас би асуух гэдэг нь одоо энэ Ардсан намын би одоо тэр улс төрийн юм яриаг ер нь бол нам доторх байр суурь чиг баримжаа энэ одоо ямархуу төлөвлөгөөтэй явж байна. Жишээлбэл одоо манай нам дээр одоо дүрмийн өөрчлөлт ч юм уу энэ ямархуу тиймэрхүү юм тийм үйл хөдлөл юм байгаа юу? Энэ ямархуу байна энэ нам? Яг улс төрийн нам бол өөрөө олон ургалч үзэл санаа хүмүүсийн улс төрийн эрхчлөө эвлэлтний гэдэг эрхэлтэй тийм. Улс төрийн намыг хүмүүс ийм тийм гэдэг нэг үгээр дүгнэх гэдэг өөрөө тех боломжгүй байхгүй юм чинь. Энэ 10 хүнийг ч гэсэн нэг үгээр дүгнэж чадахгүй шүү дээ. Гэтэл энэ чинь 100,000-аас болон 100,000 хүн гишүүд дэмжигчтэй тийм. 200,000. Тэгээ 200,000 гишүүд дэмжигчтэй. Тэгэхээр намыг бол шууд ийм тийм гэж дүгнэх хэцүү л тийм. Тэгээ яг хуу мэдээж нам бол одоо нөгөө толгойлж байгаа улс төрийн лидерүүд бодлого гаргах төвшөнд байгаа хүмүүсийн одоо тэр хүмүүсийн одоо нөгөө чиглүүлэх манлайлалаар явдаг улс төрийн нам. Тэгээ үнэхээр Ардсан нам бол ямар байгаа вэ гэдэг ард түмэнд дүнгийн тавьдаг. Тэ одоо муу гоё юмыг сайн 1000 гоё гэж ярихгүй ард түмэн сонгохгүй бол энд асуудал байна гэсэн үг. Өнөөдөр яг 90 онд гарч исэн одоо тэр тухайн үед ярьж исэн одоо зориг агсны тэр ярьж исэн яриа үзэл санаа чимэд өгшин хэлж исэн тэр философи гэх юм уу ингээ бодоод үзэхээр яг өнөөдөр бол хүмүүс арчлал таны бүтээсэн арчлал марчлал гэл амар олон сэтгүүлчид дэлбэгдэрж байгаагаас асуугаад ч юм уу Батүлээс асууд арчлал гэдэг чинь өөр ингээ бүтээгээд дуусчдаг юм эсвэл нэг газар хүрх цэг биш л дээ. Арчлагыг бол би зүгээр ингээ процесс гэж ойлгодог. Ер нь бол энэ бол одоо олонхын шийдвэр биш. Олонх нь шийдсэн бол ингээ төрдөг зүйл биш. Энэ бол олонхын цөөхийг хамгаалах систем гэж байна. Тэгээ яг манай намын хурал боллоо, баяр боллоо. Одоо сүүлийн хэдэн жил дандаа л оролцож байна. Тэгээд ер нь бол асуудал их байна. Одоо нөгөө ялагдаад байдаг намд байгаад байх юм хэрэг. Тэгэл манай Ардсан нам чинь бас хоншортой, шииртэй, ер нь үзэл бодолтой үнэнч тийм л залуучууд байдаг шүү дээ. Тэгээ ер нь нөгөө гарч ирэх бол маш хэцүү. Энэ дотор заалан дотроос дэмжүүлнэ гэдэг бол маш хэцүү. Хүмүүс хүлээн зөвшөөрөгднөд бол маш хэцүү. Нөгөө талд одоо төрийн эрх барьж байгаа, төрийн мөнгөөр одоо ингээд яаж байгаа институттэй үзэж байгаа учраас ер нь Ардсан намд бол айгүй олон залуучууд байж хагаад нөгөө намд ороод дэвшээд нөгөө намд ороод алтан тушаал авдаг. Тэгэхээр Ардсан намдаас үлдсэн явж байгаа залуучууд би бол их хухтай залуучууд нөгөө ямар нэгэн тийм эрх ашиг гэхээс илүүтэй нөгөө үнэт зүйл дээрээ бас ингээд шиир заагаад үлдээдэг гэж харагдаад байгаа. Харин тийм. Зүгээр яг хуу асуудал байгаа юу гэж байгаа. Гэхдээ энэ хизээ сайжрах уу гэхээр мэдээж бас хугацаа хэрэгтэй. Хоёрдугаар зүйл миний бодохоор бид нар ингээд ардын намч гэсэн адилхан, Ардсан намч адилхан, хүн намч адилхан. Одоо хурлын их хурлаа зарлалаа гэж зааланд хүмүүс суугаад мандат өргөөл тэгэл олонхороо шийдлээ гэж ингээд хүч төрсэн байдлаар. Ер нь ингээд цаашдаа хурлуудыг илүү системтэй болгоод одоогийн гар утас гэдэг юм бүгд болчихсон. Саналаа нууцаар өгч бүгд болчихсон. Ерөөсөө л ID-гаараа тэр хүн Face ID уншуулаад орчдөг, хуралдаа оролцдог, саналаа өгдөг. Нөгөө бүтээлч хурал хийхгүйгээр дандаа нөгөө ойролж хашгирсан хүмүүс нь ойролж хашгирдаг юм хийгээд тэгээд нөгөөх нь ингээд сэвээд ахаар ингээд харж ер нь ахаа нөгөө аль намууч гэсэн институт болох шаардлагатай л гэж харж байгаа. Би бол тэгтээ ингэж боддоо шүү дээ. Ардсан намын хүмүүс ингээд амар зодоонтой, хэрүүлтэй, уруултай ингээд дотор алаантай тэр амар ил хагддаг магдаг гэд. Би бол тэгтээ тэрийг амар тийм эрүүл зарчим юм болов шаарддаг шүү дээ. Яг хоо ер нь шин санаа бүхэнд байгаа. Шүүмжил бүхэнд байгаа. Гэхдээ нөгөө тэр шүүмжлэлээ бодтой болгоод засахын төлөө хэн ч явахгүй байгаа нь өөрөө. Энэ манай нам юм шүү дээ, тийм шүү дээ. Шүүмжилдэг нөхдөө шүүмжлэл дуусчдаг байхгүй. Шүүмжилдэг нөхдүүд хизээч тэрийг засахын төлөө явдаг л. Тэгэхээр яг хоо ер нь ингээл анхлын арт хүмүүс хүмүүс их хэрсэн шүү дээ. 1000 хотлоо ярьсан хүний бол бичлэг гараал ирнэ. Тэгээд ингээл тодорхой яг хүмүүс ингээд өөрөөсөө өөр үзэл бодолтой хүний хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өөрөө асуудал байна. Харин тийм. Уул нь бол олон ургалч үзэл санаа яг өөрсдөө адилхан байх ямар ч боломжгүй. Ширээ бүгдээрээ адилхан бодож сэтгэдэг нийгэм болох юм бол энэ бол тэгээд коммунизм шүү дээ. Нөгөө тийм. Энэ ч ерөөсөө манай сонгосон систем биш. Тэгэхээр өөрөөсөө өөр үзэл бодолтой хүмүүстэй хамт оршин тогтнож байгаа гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй бол бас хэцүүлэх л. Сая өнгөрсөн онд орон нутгийн сонгуул дээр нийслэл нэвсэн тийм. Би одоо энийг л асуух гэдэг. Сонирхолтой санагдаад байна. Би ч одоо өөрөө нэр дэвшиж үзээгүй л юм л да одоо орос. Яг нь намын дотоод залуучуудтай холбоонд бол нэр дэвшээд үзчихсэн. Яг усын хэмжээний сонгуульд нийслэл чинь бас нэлээд бас том. Одоо налах чинь баг их хурлын хэмжээний тойрог үстэй. Тийм статусаар явсан шүү дээ. Тэгэхээр
залуу хүн нэг дүүс залуучуудаа төлөөлөд явж байна тий. Тэг нийслэлт ингээ бас ингээд бас нөгөө манай захын дүүрэг шүү дээ тий налгаач. Ингээд үзэхэд яг чиний нөгөө төсөөлж исэн зүйл байна. Яг ингээд өөрөө дотор нь ороод өөрөө нэг төвшөд ингээд иргэдтэй жуулдаг. Эсвэл яг ингээд процесс ингээд үзээд яваад шүү дээ өөрөө ингээд мэдрээд. Тэр хоорондох ер нь ялгаа нь ямар хөө ер нь ямар мэдрэмжтэй үлдээ. Тийм. Яг нөгөө нэгдүгээрт бас улс төр ороод баггүй жил хугацаа зарцуулчлаа. Сонгуулийн хаж өгд мэдэн. Тэгээд одоо манай сонгуулийн ерөнхий ороо болвол сая зүгээр ингээд лист гараад зардлын дэд хэмжээг тогтоолоо шүү дээ. Дүүрэг зарцуулах. Одоо нөгөө тойргоо том болгоно. Яг үүндээ ингээд судалгаа хийгээд сая 76 гишүүн дэвшсэн болвол арцлам ялах байсан улсын хурал дээр. Тэгэхээр болохгүй байна. Нэр хүнд муутай юм чинь богино хугацаанд танигдахгүй мөнгөөрөө дийлдэхгүй тул тэгээд сонгуулийн тойргоо том болгоод тэр нөгөө дандаа л ирэх ирж байгаа намын тоглоомор тоглож байгаа шүү дээ дөрмөл. Тийм. Тэгээд хоёрдугаар тэгэхээр нийслэл дэвшиж байгаа хүмүүс бүтэн дүүргээс санал авна гээл. Дээрээс нь зардлын дэг өсгөцөө. Одоо ер нь сонгуулийн төсөвчин дүүргийнхаа хүн Чингэлтэй Сүхбаатар бид нар чинь 800 хэдэн сая баха. 800 хэдэн сая. Улсын хурал дэвших 1.3 тэрбум байсан. Тэр би ер нь бол их улсын хөөцлөгдсөн дүү юм байна тий. Сонгуулийн ерөнхийлөгөөс гарч байгаа зардлын дэд хэмжээ шүү дээ. Ер нь бол хамтаад өнгөсөн байхгүй. Эндээс хэтрүүлж болохгүй гэдэг чинь ийм хэмжээний зардал гарна л гэсэн. Тэг яг бидний үеийн залуучууд яг шударга хөдөлмөрөөрөө 1 тэрбум төгрөгтэй улсын хурлын сонгуульд хуваасаа карманаас мөнгө гаргаад орно. Ийм боломж байхгүй. Энэ өөрөө юу гэж байгаа хэрэг сонгуулийн тогтолцоо бол шин залуу хүмүүсийг хийж гаргаж ирэхийг хүсэхгүй. Яг л нөгөө бүгссэн нөгөө бохор мөнгөтэй ах нарын тоглоом л болчихж байгаа байхгүй. Тэг яг хуу улсын хурал нэр дэвшнэгээ бодож ирсэн. Тэгээд улсын хуралд нам нэр дэвших хүсэлтэй өгсөн. Тэгээд мэдээж ихтгэл үзүүлээгөө. Гэхдээ бас залуу хүмүүсээс нэлээд залуу хүмүүсээс 30 хүрээгүй залуучуудаас дэвшүүлсэн сайн одоо хэрэг гэж харж байгаа. Тэгээд нийслэлийн сонгуул дээр бол нэр дэвшсэн. Тэгээ үгүйс мэдчихсэн. Тэгээд манай намынхан одоо нөгөө очиод сонгогчтой ер нь бол тэр тойрог дээр бол өөрөө очие гэж хүсэж очисон балаах. Тэр нь яг сонгуулиар айгуу гоё юм ярьдэн шүү дээ. Стандарттай хот ийм болно, тийм болно баг. Гэтэл одоо баг тэр намайг хүүхд байхад л тийм байсан байшин одоо хүртэл тийм л байна. Тэнд ерөөсөө хөгжил баг Улаанбаатар хотын нийтийн ойлын асуудлыг аль ч хотын дарга шийдэж чадаагүй CU, GS гэд хоёр хүн шийдэж шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө энэ сонгуулийн хооронд иргэд олон нийт нь үнэхээр ядуу байна. Дээрээс нь хэсгийн ахлагчид гэдэг хүмүүс одоо яг л нөгөө харьцаглал санал авдаг л нөгөө л боломжтой тогтгоо. Тэгээ сая нөгөө сонгуулийн ханд авах юм ч боломжгүй юм байна. Сонгуулийн ханд авах ч үнэхээр айгүй тийм төвхтэй. Нөгөө компани бол тэдэн сая, хувь иргэн бол тэдэн сая гэсэн. Тэгээд дээрээс нь нөгөө иргэн нь регистрийн дугаар ч биш. Татвар төлөгчдийн дугаар, тэгээд орлогын их усрын нотлох, овог нэр утасны дугаараа бичгээд тэнгууд хүмүүс дандаа буруу хийшнэ. Одоо шинэ манай найз над руу нэг сонгуулийн хандив гэж 40-50 мянган төгрөг төвшүүлэхдээ амжилт өгшөн. Тэгээ нөгөөдөл нь буцааж төвшүүлэхээр тэгээ ер нь бол энэ сонгуулийн хандив авах тогтолцоо ерөөсөө шилэмш. Энэ бол зүгээр хүмүүсийг залхаах. Үндэсний аудитын байгууллага бол зүгээр залхаан цэрлүүлэх л ажил биш. Тэгээ яг хуу бид нар чинь тийм их одоо хүмүүс шиг хулгай хийсэн мөнгө байхгүй зүгээр л ажил хөдөлмөр хийгээд боруулж хөрөмжсөн баг зээл тавиад шахуу сонгуульд орж байгаа шүү дээ. Энэ бол одоо арчилсан дүр үзүүлсэн л тийм сонгуул болж байна. Тэгээд тэр хэсгийн ахлагч цагдаа магдаа өөрөөсөө ярих юм байна. Яг одоо энийг одоо бид нар хүлээн зөвшөөрснөөрөө хөлцөнгөө байснараа энийг олон жил өгшүүлснээрээ манай улсын хөгжил хойшилж байгаа болов гэж харж байна. Яг нөгөө арслан намын залуучч ус сөрөгтэй шүү дээ. Тэгээд угаасаа л одоо сайд дарга хүмүүсийн багтгийн хүмүүстэй үзэж байгаа учраас иргэд олон нийтэйгээ уулзалтаа хий, гомжаараа явъя. Тэгээд бодлогоо яриа. Тэгээд хүмүүс нэг юм сонин юм яриад идэв. Үүдцэн байгаа одоо үүднэ гэд 2-3 дараал зунгад энэ бол өөрөө айгуу тийм хүмүүсийг одоо ямар ядруухан байгаа хүмүүсийг одоо үнэхээр одоо хэцүү байгаа гэдгийг л хэлдэг ч байна. Улс төрийн сонгуул гэдэг чинь ерөөсөө тэгж өөдөх мөдөх тийм байхгүй. Ажил хийж чадаагүй бол 4 жилийн дараа дүнгээ тавиулаа дахиж сонгохгүй байдаг бол манайхан бол 4 жилийн дараа зэлдээ дур газар очдог. Эсвэл тэгэл нөгөө хараалсан л үндсэн багцаа авч байгаа. Тэгээ дээрээс саяны сонгуульч нь бас айгүй ихт тууссан шүү дээ. Тэгээ 5 дахь өдөр болгоно. За баг. Тийм ер нь одоо их барьж байгаа энэ хүмүүс би бас 80 оны залуучуудыг үнэхээр бас одоо Монголын улс төр байтугай энэ сонгуулийн системд үнэхээр бас улан залуу хүмүүсийг гарч ирээд бас гоё ажиллах болов уу гэж үнэхээр бас л
Одоо үнэхээр хурцлагал зүйлтэй шүүмжлэлтэй л одоо би бол ирэх хурж байгаа энэ 80 оны залуучууд бол хараад бол үнэхээр аимшигтай яг хүн мэдлэлтэйгээ удаан зуралцж байна да. Гэтэ энэ бол Монголын төвөнд бичигдэнэ. Энэ сонгуулийн тогтолцоо, энэ өнөөдөр явж байгаа амралтын өдөр зохион байгуулдаг хүмүүсийн эрсцийг баг байлгадаг энэ зүйлийг хийгээд ялаад одоохондоо бол гайв. Гэтэ энэ бол Монголын арчлалын төвөнд, Монголын төвөнд бичигдэнэ. Энэ одоо хийж байгаа энэ зүйлс бол гэж бодож. Арай юу ярьсан бэ? Арай ширээс ярьсан уу? Ер нь зүгээр шүү дээ. Аль аль сироц ярьж болсон. Чөлөөтэй ярьж болно. Тэгэхээр ер нь бол хамгийн гол санаа бол яг ингээд ардсан намын залуучууд ус төр нийгмийг юу гэж харж байгаа юм те. За мэдээж тодорхой хэмжээний тогтолцооны асуудлууд байна. Өвдөрсөн жижигтэй баг маргал том болчиход байна л да. Асуудлууд биднэрт зүгээр жирийн ийм одоо өөрөө ингээд бизнесээ мөрөөрөө хийгээл явж байгаа юм залуучууд байгаа шүү дээ. Бидэрт одоо нэг тендер мендер хуссан юм байхгүй. Авахч боломж байхгүй. Тэгээ ийм залуучууд ингээд ус төрд ингээд зориглоод явна гэдэг чинь амар том зориг гарч байгаа байхгүй. Тэгэхээр тэнд тулгараад байгаа кейсүүдийг ерөнхийдөө би бас чамаас ингэ сонсох гээд үздэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд тухайн үед чинь сонгуулийн өмнө манай нам чинь бас нэг тодорхой нэгэн залуучуудыг бас ингээд хүчтөрж нам руу татан орууллаа шүү дээ. Тэгээ бас удирдах албан тушаалууд руу бас залуучуудаа 5 нарийн бичиг гэх тухайн үед бас нэгэн сенсацтай манайхан гаргаж ирсэн шүү дээ. Тэрний нэг нь одоо ганц үх байгаа шүү дээ. Зэт болцсон дээ. Нөгөө бас цэнгүүн гişүний ачаар цэнгүүний ачаар зэт болцсон шүү дээ. Тэгээд одоо ер нь залуучуудыг юу гэж харж байна? Одоо яг ингээд нийгэмд бол янз янзын үзэл бодолтой залуучууд байгаа тийм. Гэтэ сүүлийн үед яг анзаагдаад байдаг нөгөө ус төр балиар, заваан, холбай гэдэг нэг одоо юу гэх пропаганда гэх юм одоо юу гэх юм бас яг хийж мэдэхгүй. Ийм хүн аястай юм энэ явдаг шүү дээ тийм. Тэгвэл яг энэ дээр одоо нэг тайлбар маркийн юм байв л дээ. Ер нь залуучууд яагаад энэ ус төрлөг ингэ сонирхгүй болчихв? Ер нь яг одоо ус төр бохир заваан гэдэг юу бохир заваан гэдэг. Тэгэд нөгөө ус төр төрийн ордонд ингээд ороос утсан гişүүд ингээд байгаа. Чи битээ ус төрчөөдэй гэд хоорондоо тэгээд амар юм утгагүй зүйл байхгүй тий. Ус төрчөөд ус төрч хүмүүс ч ус төржин гэж юу гэсэн үг айгуу сан. Одоо бид нар ус төрд орснороо чиний хэлдэг шиг хулгай хийгээгүй тендер аваагүй. Тэгэхээр одоо бид нарыг нөгөө хүүхэн шухантай холбодог ч юм уу эсвэл ингээд дайрна шүү дээ. Ямар нэгэн байдлаар л ингээд шүүмжил. Ерөөсөө юу ч байсан шүүмжил. Өстө ингээд одоо шиг намайг бол биш нөгөө ингээд заримдаа ингээд хурдан нөгөө машин шиг унаал нэг гараараа барьж явахдаа Twitter биччихэн. Тэнгүүт инста Монгол хэлний дүрмээч мэддэг юм байна. Одоо нөгөө нэг үсгийн ялтай байгаа гişиг тий нэг бич дандаа л нөгөө буруу бичдэг нөхөр чинь дараа болцсон байж гэдэг шиг. Тэгээ нөгөө ямар нэгэн байдлаар бидний зургийг мохох гэж үзэж байгаа юм. Тэгээ яг хаа одоо маш хэмжээний доромжлол ирнэ л дээ. Сошиал дээр зүгээр одоо ус төр тавьж байгаа залж. Тэгээ би ингээд бодоол нөгөө хүний аккаунт руу ороод харангууд ихэнх нь хуурамчсгүй нэг юм амар ойлгомжгүй нэг хүний зураг мөр гэдэг хэвгүй ингээд бүрхэг аккаунт нэг. Тэгээ би зүгээр дотроо бодсон. За энэ хүмүүс юм уу энэ хүн ингээд ямар нэгэн хүмүүсийг бүлий хийгснээрээ магадгүй одоо орлого олоод тэгээ өөрийнх нь ажил амьдрал сайн байвал за болоод байгаа. Гэхдээ энэ хүн маань яг надтай адилхан юм новшин нэгмээр новшин одоо годмаар яваад юм л новшин зүйлийг мэдэрч байгаа бол харамсалтай юм даа л гэж зүгээр боддог. Ус төр дугаасаа залуучд орох ямар ч орон зал. Ямар ч орон зал. Ерөөсөө л нутаг ус танилтал хамаатан сан. Ус төрд орж байгаа залуучд ч юм уу яг үүнд бол амар их хэсэл хийж байгаа. Одоо бидний хувьд бол би бол бас нөгөө 16 оноос хойш Монголын томоохон групп компанид удирдах халбан тушаал хашаад бас маш гайгүй өндөр цалинтай байсан. Тэгэхээр нөгөө нам ялахаар ажилд очин ч гэдэг юм уу те. Яг тийм шаардлага байхгүй. Зүгээр л яг энэ нийгмийг өөрчлөхийн тулд оролцох ёстой л гэсэн тийм хатуу итгэл өмжилтэй яваад байгаа байхгүй. Тэгээд манайх бас 2019 онд би ч бас Mons Group захирал хийдэг байж байгаа. Тэгээд үнэхээр ингээл бас залуу. Тэгээд бас энэ утаатай төвчлөлтэй газар хүүхдүүдэд байлгаад тах тийм. Тэгээд гэр бүлээрээ гатгшаас явж үзсэн. 2 жил амьдсан Австралид. Бүгдээрээ виз аваад. Яг тухайн үед бол бас Монголд хийдэг шиг юм гоё ажил хийхгүй ч гэсэн зүгээр л одоо нөгөө хар ажил хийхэд гоё эрүүл хүнс идчихэж, ард нь бүх байрны зардал, газны төлбөр, машин дээр бүх петроны мөнгө төлөх ард нь мөнгө үлдээд идэг. Нөгөө сонио. Тэгээд дээрээс нь ажил багтаа ингээд 5 цаг гэртээ харцдаг. Тэгээд хүмүүс нэг гоё бүгд инээс нэг юм тий. Манад болохоор хөдөлмөрлөөл баяр болоод зээл тавиал хөдөлмөрлөөл дээр нь ингээд алуулаад ус төр хүмүүс ч мөнгөтэй гэж боддог. Байнгын төмөг гуйлга, байнгын хандив тэгэл яваал ажиллаад байна. Тэгэл эргээл ингээд ирэхэд
хүүхдүүд маань тийм одоо сэтгэл ханамжтай биш юм нэг юм хүүхдүүдэд байлгаж байгаа сэтгэл ханамжтай. Тэгэл тийм болохоор л өөрчлөх ёстой. Тэр манай 3 дахь хүүхдээ гидсэнд олдоод хүмүүс юу хүүхдээ энд төрүүл 18 хүртэл давхар иргэншлэн мэржлээ гэхгүй. Бийж Монгол улсын иргэнд хүн худлаа яаж сулгаа хийгээгүй ажлын тодорхой орлого нь тодорхой бол бүх улсын виз олтноо. Тэгээ заавал тэгээд шаардлагагүй би зөрүүдэлж хагаад ихнэж ирсэн багт навчраад Монгол нэрээ дөрүүлсэн. Тэгээ манай хүү энд төрсөн. Бас нэг их орн гэдэг бас үнэт зүйл биднэрт бол байгаа л та. Тийм. Тэгэхээр яг хоо улс төрд ингээ явж байгаа л үнэхээр одоо улс төрд шинэ салхи оруулахгүй залуучуудыг оруулж ирэхгүй юм хавчиж байгаа бодлого байгаа. Тэр нь улс төрд явна гэдэг бол бас тийм амар зүйл биш л те. Одоо тэгэл хинтээ хамаагүй тэрний хүн гээл тавьчихдээ шүү дээ. Би одоо манай ардсан намын тэр нөгөө холбоод байгаа хүнтэй холбоод байгаа удирдлагуудтай бараг л уулзч үзээгүй. Бараг нэг арга хэмжээнд дээр мангар олон жилийн өмнө нэг хоёр таарсан баг. Тэгэл одоо бичгэд л гэл нэг юм бичгээр л та нар тэр хинийгаа хөө тэгж чадахгүй байж дугаа суужи танаа залуучууд. Зүгээр хэл ямар шамаарлгүй ингээд яг Угийн яалтгүй юу яасан л. Одоо яг нэг манай одоо анх 90 оны хувьсгалын анхдагч гэл ах нар байж штэ. Зарим нь одоо 60-аад оных одоо хүртэл устд одоо явж л байж штэ тийм. А зарим нь яг ингээд зайгаа эвтэйг нь тавиа явж байгаа шиг. Араас нь нөгөө манай арын 70-80-аад оныхан явж байгаа шиг. Араас нь одоо 90-аад оныхан өлхөөд байгаа шиг тийм. Тэнгүүт нөгөө цаанаасаа ингээ манай ах нарыг нөгөө 90 оны яг нөгөө жиггэн одоо манай лидерүүд гэж ярьдаг шүү дээ. Тэднийг маань зүгээр л хамаг болохгүй бүтэхгүй бүх юмаа мяалч, муулч, нийгэмд харлуулчаад тэдний араас нөгөө гарч ирж байгаа залуучуудыг шууд тэрний хүн энэний хүн гэж наадаг. Яг энэ систем бүр хэсэг хэдэн жил нэлээд амар хөстэй явуулаа шүү. Яг тэр систем нь одоо хүртэл ингээ яваад байгаа болов уу гэж би бол тэгж харддаг байхгүй. Энэ тал дээр ер нь юу гэж бодож байна? Одоо яг бизнесийн салбарт л ингэдэг. Чи ажил авсан болвол зүгээр үр дүн гарах. Чиний урд ажил хийжсэн хүн чинь хэн байх нь хэн ч хамаагүй байхгүй. Чи энэ ажил дээр оногдоод очсон бол ажиллаа. Энэ бизнесийн зарчим өөрөө бүх компани ч зарчим. А манад бол төр бол тийм биш. Төр бол ерөөс ингээл гогнол тэрний хийсэн алдаа, энэний хийсэн алдаа 30 жилийн завхарлж гэж. 30 жилийн завхарлыг баг ингээд дүгнээд цаасан дээр буулгаад дүгнээд дүнэлт гаргаад гаргасан дүнэлтэн дээрээ зөвлөмж авах юм уу яах юм? Энэ боломжгүй зүйл хэвгүй. Тэгэхээр нөгөө ингээд ер нь одоо ингээд нэг юм амар сонин одоо баг би гадаад альчлууд дээр ч гэсэн амар шүмжэлтэй байдаг. Улсын төсвүүдээр шүмжэлтэй. Сүүлийн үед ингээд амар их рилс яваад байгаа. Тэдэн альчлал хийлээ. Амар одоо тэр хамгаалтын тусгай хамгаалтын машиныг гайхуулаад байгаа юм уу? Хар шилтээ бие хамгаалагчдыг гайхуулаад байгаа юм уу? Юу гайхуулаад байгаа юм мэдэхгүй. Нөгөө төрийн альчлалаас бид нар ч үр дүн сонсдог гэсэн шүү дээ. Харилцан визгүй боллоо. Эсвэл бол тим төслийг хамтарч эвлэх боллоо. Тим оюутан солилцоо явахаар боллоо. Тэр чиглэлээр туслах боллоо. Тим санхүүжилтийн одоо хөнгөлтэй зэлмийн төслийг шийдлээ. Тэгвэл манайх ч дандаа л бүхэд юм гойж дууссан юм чинь. Японочдаар, Америкчуудаар нэг хин нэг нь туслахгүй бол өөрсдөө тийм болохгүй юм шиг ард юм. Тэгээ би одоо энэ төрийн ажлыг хийж байгаа авч байгаа хүмүүсийг болохоор тэгэл одоо баг 4 жил үр дүн гаргахаа болчоод 20-50 магадгүй те 20-40. Тэгээ одоо сүүлийн мега төслүүдийн хэрэгж хугацааг харсан чинь дандаа 30-32 он болж. Тэгэхээр ер нь бол энэ 4 жил одоо ирэх хурж байгаа хүмүүс, хамтарж байгаа хүмүүс үр дүн гаргах тэр энэ төслийн нэгж байгуулад тэзүү хийгээд тийм л ажил хийх юм шиг байна гэж хардаг. Тэгэхээр би бол зөвхөн ер нь бол энэ хүмүүстэй би амар шүүмжлэлтэй шүү. Тэгээд нөгөө шүүмжлэлтэй байдаг. Тэгээ өөрөө бас жоохон хаяа бичих цаас шагаана. Тэгээд нөгөө дуурчдаг болохоор бас энэ нь буруудаад ах нар мах нар ч үг сонсдоггүй аль талаас дарамтчхал ирээ тэгээд энэ нэг одоо шүүмжлэгээд одоо нийгэмд одоо нэг амар том шүүмжил яваад байна шүү дээ. 24 онд манай нам ялагдсан шүү дээ тий. Ерөнхийдөө сонгуулийн үр дүнгээр ялагдсан цөөх болсон. Тэгээд нөгөө засаг дээр ингээд хамтарчлаа шүү дээ. Энийг бол нийгэм одоо хоёр талаас нь харж байна. За манай нам дотор ч гэсэн хоёр хуваагдсан харагдах шиг байна. Зарим нь дэм зүв гэдэг, зарим нь одоо ингээд болохгүй бүтэхгүй ингээд ярьж шүү дээ. Нийгэм шүү эргэж ирнэ аль юм. Байр суурьтай байна. Энд дээр гансүрэн гэдэг би зөв хувь үний одоо тэр намын албан тушаалтан биш. Зүгээр нэг хувь иргэн шүү дээ. Энийг ер нь юу гэж харж байна? Нөгөө угаасаа энэ би энэ талаар бас гараад ярьсан. Хизээ ярьсан бэхээр 7 сарын 6 сарын 20-нд сонгуул болж байгаа шүү дээ. Тэгээд 7 сарын 4-нд би ордонд явж байгаа нэрээ өгсөн байхгүй. Засаг дарслан нам орох хэрэгтэй. Орохдоо яг бүх хяналтын функцүүдээр нь орж ажиллах хэрэгтэй. Тэгээд энэ засгийн газар бол хяналтын засгийн газар шинэлэх хэрэгтэй. Гэтгсэн чинь намайг бүр ингээд манай намынхан бүр амар шүмжилсэн шүү дээ. Тэг яг хуу энэ өөрөө сонгуулийн саяны тогтолцоо бол
нэг нам олонх засаг байх ямар ч боломжгүй. Яг тэгэхээр эн чинь нөгөө хуучин болвол хоёр нам нэг бие дагчтай байдаг л систем байхгүй хуучин систем чинь бол. Одоо бол олон нам болцсон. Тэгээд ингээд хамтрахгүй бол засаг ингээ хизээч хамаагүй үнэн. Одоо ингээд нөгөө гурван нийлэхэд ингээд засаг үнчин. Ингээд байнгын унах докторгүй байх. Ер нь бол энэ систем бол угаасаа л дараагийн одоо манайх засгаас гарсан ч гэсэн дахиагийн засаг байгуулахад дахиад хамтарна. Энэ бол ойлгомжтой зүйл. Гэтэ энэ тогтвортой засаг гэдэг. Гэтэ энэ нь одоо яг зөв байж чадах уу? Одооний ерөнхий сайд чинь түүхэнд байсан хамгийн удаан хугацаагаар ерөнхий сайд хийж байгаа юм. Одооний авилгалтай тэмцэх газрын дараа хамгийн удаан хийх юм байна. Одоогийн улсын прокурор баг хамгийн удаан хийх. Өнөөдөр томилогдсон. Тийм мэдхгүй ер нь бол зүгээр яг би засагт орсныг бол зөв буруу гэхээсээ илүүгээр ард нөгөө сөрөг хүчин хийгээд байгаа байхгүй. Сөрөг хүчин гэдэг чинь юу хэлдэг? Гэтэ итлээ тэрийг авч үзсэн. Годамж агсгал сөрөг хүчин гэдэг юм бол ардчилсан намын тал нь ордон цугаа тал нь гадаанаа байнга чигсэж явах бол ямар ч асуудал. Жилжингэж чигсэн ч болно шүү дээ. Ер нь бол одоо манай энэ их агчнаас ч айгаал чигсүүлэхгүй болоод байгаа болохоос ер нь цагаан ордны гадаа 365 хоног л ямар нэгэн хүмүүс байждээ шүү дээ. Зүгээр дандаа л байждээ шүү дээ. Тэгэхээр тэр бол асуудал. Яг одоогийн байдлаар бол ерөөсөө хамтарсан. Одоо ингээд намайг ч бас шүүмжлээд байгаа байхгүй. Чи одоо хамтарсан цэцэгт орчоод яага шүүмжлээд байгаа. Чи ерөөсөө бид нар ингээд хамтарч ийн гэдэг чинь нийлж ажил хийх гэж болохоос биш. Чимээг байх юм биш. Тийм учраас ерөөсөө албан байгууллагуудаар очисон менеж одоо ингээд байхгүй. 1000 үнэтэй төрийн өмчт компани 1000 хүн. Энийний бараг зөвөр худлаа ярддаг хүнд 700 яг 70% нь бол намын хамааралтай байд. Ингээд нөгөө тэрний энэний захаастай хүн гэдэг шиг 70% баг хамааралтай. Нэг 20% нь бол шин төгсөж орсон юм. Тэрэн дээр нэг ганцхан намын хүн очихоор л өстой эдгээр өстой нэрээ нэг хүнжилт орлоо бол. Ер нь бол яг ингээд бодит амьдрал дээр ингээд бодоод үзэхэд хэр нөхөр хоёр биш л болов зүгээр хоёр өөр намын хүн нэг хүнжилт ороод хэвтэх боломж баг байхгүй. Тэгэхэд ингээд манайхан гэдэг зүгээр яг хамтарсан засагт орохгүйгээр байсан бол орон нутгийн сонгуул өөр дүн үзүүлэх байсан гэдэгт бол би намынхаа нөхдүүдтэй ижил байр суурь. Яагаад тэгэхээр хамтарсан засагт ороогүй байсан болвол би одооний засгийн газрыг бол маш хурдан хахах байсан. Энэ дээр бол бид нар төсөв баталгаас ахгуулаад маш олон юм дээр илүү одоо энэ яах байсан гэж харж байгаа. Гэтэл хамтарчгаар нөгөө орон нутгийн сонгуулиар дэвшиж байгаа хүмүүс маань өөрөө иргэд олон нийтээс маш их одоо бид нар бол нөгөө ачааг нь үрсэн гэсэн үг шүү дээ. Та нар дээрээ хамтарчаа юу яриад байгаа юм. Өстой итгэж хүлээжсэн гэх. Тэгэхээр нөгөө сөргөс. Ер нь цаашдаа ч гэсэн энэ сонгуулийн тогтолцоогоор бол мэдээж 4-5 нам бол дандаа байна. Тэгэхээр сөрөг хүчин гэдэг ойлголтыг бас арай өөрөөр харах хэрэгтэй баг. Тэг яг хуу 50% тийм 50%. Яг миний үчис яг би бол одоо ер нь бол чичээр нь анзаарсан баг тий. Засгийг бол ерөнхийдөө шүүмжлэлтэй авч байгаа. Дэмжихгүй тал руу гэсэн үг. Тэгтээ бас ингээд тал талын хүмүүсийн бас залуучуудын бас байр суурийг ерөнхийдөө сонсоод явснаас зүгээр юм байна. Мэдээж хувь хүний байр суурь гэж байна. За тэгээд нийтлэг олонний байр суурь гэж байна тий. Тэгээ яг одоо зөвч бай, бурууч бай тэгэл сонгуул дахиад болно шүү дээ. Бид нар одоо шууд тэр одоо хүн сайн нэг дэлхийн ямар байгууллагаас нөгөө таталтаар авточоор нийгмийн улс олчлоо гэж зарлчих шиг боллоо шүү дээ. Арайч бас тэгээд нэг хойд солонгос руу хэм маяг руу арай орчихгүй болов уу гэж найдаад байна. Ямар ч гэсэн нэг сонгуулийн системтэй явах юм шиг байгаа юм гэдэг. Тэгэхээр ямар ч гэсэн парламентын сонгуул маань явагдах баг. Тэгээд тэр үед л одоо иргэд тэгээд үнэхээр ардсан нам, ардын нам хоёр үнэхээр ажиллаа хамтраад хийн гэсэн төслүүд нь хөдлөөд иргэдийн амьдрал нь сайжраад эдийн засгийн сэргчийн одоо тэгэл окей гэх гэдэг шүү дээ. Тэгээд дүнг бол тэгж тавхуулах би бодоод байна. Харин тэг ер нь яг нөгөө улс төрийн манад хэдийгээр бүртгэлтэй 38 байна тийм ээ. Хэдийгээр бүртгэлтэй боловч ихэнх нь одоо нөгөө зүгээр л гişүүд авахгүй цүнхэнд явдаг нам биш шүү дээ. Тэгээд яг үүндээ сонгуулийн тогтолцоо бүгд мэдж байгаа дөө ардсан нам, ардын нам гэдэг хоёр сөрөг хүчин бодлогоо өрсөлдүүлдэг биш. Одоо тий нөгөө олон хүмүүсийг оруулж ирж дэвшүүлдэг. Тэгээд сонгуулийн хэрэгцээг баг байлгадаг. Ер нь бол нөгөө би нэг амар хитгэн юмыг дандаа шүмжиж жил болгон шүмжилдэг байхгүй юу? Улсын төсвийг шүмжилдэг, гадны айлчлалыг шүмжилдэг. Энд яг мэрэгжлийн тэр бизнесмэнүүд нь яваач. Дээрээс нь нөгөө нэг манайх ардчлалын индексээр дандаа ухарж байгаа, авилгалын индексээр ухарж байгаа, сэтгүүл зүй нөгөө нэг хөлний эдлийг хөгжүүлэх ухарж байгаа. Энийг би ингээд дандаа л шүмж бичдэг яриа өгдөг. Тэгэхээр ер нь бол
одоо л энэ бид нар чи хаашаа яваад байна да. Ер нь л хөвгүү болчихлоо нийгмийн сэтгэл зүй. Тэгээд улсын игнэнд орчлоо гэдэг чинь бас ер нь бол яг эрх чөлөө гэдэг би бол яг миний хувьд бол хөөхөн талаас ер нь жоохон эрх чөлөөгөө алдах үед гэдэг нэг айцнаад жишээл байгаа байхгүй. Энэ хамтарсан засаг уул нь одоо ингээд алтсан нам болон засагт орохдоо ингээд залуучуудыг үгээ хэлэх одоо хэвлэлийн тэр эрх чөлөөнүүдийг илүү сайхан ингээд боломжтой болгоод одоо уул нь хууль зүйн ингээл одоо манай талын нөхдөд байгаад тах шиг байгаа шүү дээ би тийг санаад. Тэгсэн чинь улам ингээд ухарсан дүр зураг одоо сүүлийн хэдэн сар ингээд харагдаад байгаа дээр л жоохон хүмүүсийн сэтгэл дундуу байгаа. Яг би нөгөө Алтан гэрэл сайдныг бол анх хүмүүс сайд авсны дараагаар нь бид нар бас уулзж хахад уул нь 3 зүйлийг би хийнэ. Нэгтгэх нь 5 төв талбай дээр чагсаалт цуглаа хийдэг болно. Энэ эрхийг би нээж өгнө гэж ярьжсэн. Тэгээд ийм шинжилгээ нэг ярьчихсан. Яг үүндээ бол энэ чагсаалт цуглаа хийх дарга нарыг шүүмжлэх эрх чөлөө бол Монголын ард түмэнд 90 оноос хойш байсан эрх чөлөө. Тийм ээ. Муулуулаад явдаг. Одооний дарга нар бүр юу болцсон бэ? Жоо муулангуу цагдаад өгвөл нэмээ хийсэн өмнө залуучуудыг цагдаад өгвөл байрч ороод энд бол угаасаа үнэхээр дургу. Нооргийн амар том жишээ шүү. Тийм. Яг хоо Нооргийн бол би бас л тавил зохион байгуулалттай л гэж харж байгаа. Нөгөө Нооргийн залуучуудын мэдээлэл гаргаж ирж байгаад гараар нь өөр юм бас л явуулж. Ер нь энэ сенсац хийгээд сүүлийн яриад байгаа анхаарлыг тэгээ өөр тийш нь эргүүлж байгаа цаавар нь өөр юм хийдэг. Институттэй бас нэг систем бол. Ер нь Нооргийн тэр улмаа гэж залуучин бол би бас сайн танихгүй гэхдээ танилцчихад яг нөгөө юм яг цэвэр нөгөө юм эрх чөлөө тийм одооний залуучч бас айгүй гоё болчихсон шүү. Мэдсэн нэг бас уулз тань. Тийм амар тийм зүрхийл залуур гэсэн. Тэгээд Нооргийг яахтан зөндөөл битсэн тийм. Тэгээд одоо Нооргийг чөлөөл яг л багт бичлээ. Тэгээд одоо мэдхгүй ер нь даргын дургуй хөргөөл тэгэл чи битэр чи ялгаагүй шөнө өрөө цагдаагийн газар тусгай ажиллагаа гэж. Тэр нөгөө цагдаагийн түүхэнд анх удаа эмэгтэй дид даргатай боллоо гэж бас хууль зүйн сайд томиллоо гэлсэн чинь нөгөө хүн нь хариуцлагатайгаар мэдэгдээ энд хүний эрхийг зөрчсөн нэг ч үйлдэл авахгүй гэсэн. Тэгээ би бас нөгөөдх нь бичээд шөнийн 11 цагт байцаагаад үүрийн дөрвөөр суллах энэ процесс хүний эрх зөрчөөгүй гэж бол Монгол улсад хүний эрх байгаа болсон байна л гэж үзсэн. Тэгээ ер нь шөнө өрөө цагдаа дуудаад очоод суулгаад байвал би ямар ч эргээ айн гэсэн. Өөрөнд бол тийч ирүү шүүлт гэж үздэг юм шиг байлаа шүү дээ. Тэгэл хүний эрхийн комисс ч бас ингээд хүний эрхийн зөрчилтөө үйлдэл байна гэдэг. Анх удаа бас хүний эрхийн тайлан би нөгөө бас авч үзчихсэн. Би ч бас нөгөө олон улсын ярилцаа тэгэл энэ төрийн югаар доктороор сурч ирсэн. Тэгээ докторын зэрэг хамгаалсан. Тэгээ би бас хүний эрхийн тайлан авч хардаг байхгүй. Тэгээ ер нь бол нэг мангар цуцаа жил болгол нэг юм цуцаан гоё юм өгд юм байлаа. Тэгэл ер нь энэ удаа анх удаа хүний эрхийн комисснэр Норвег дээр сайн дуурсан шүү дээ гэсэн. Зүг дүн тавилаа. Анх удаа. Баяр үргээ. Яа. Тэгээд сая ингээд хоёул Норвегийн асуудлыг бас жижигхэн дурдчихлаа. Норвег дээр бол би тэр одоо ч улам сайхан гэдэг залуутаа саяхан хэд хоногийн өмнө би бас нэг явуулдаа танилцсан. Тэгээд бас өөрөө ингээд нөгөө зааланд ингээд хүмүүстэй ярьж байгаа байхгүй. Тэгээ өөрийнхөө байр суурийг илэрхийлж байгаа. Яалч одоо 2000 он их гэсэн. Тэгээд яалчвал тийм эрх чөлөөний тийм яг өөрөө ч хилжил байлаа л дээ. Тэгтээ ярьж байгаа юм яг л тийм байх. Яг нөгөө тухайн нийгэм нь өөр эрх чөлөөт нийгэм өссөн төрөнцөн тийм. Тэгээд яг өөрийнхөө үзэл санаа нь ерөөсөө энэ чөлөө зах зээл, хувь хүний эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гэдэг яг энэ зүйлийн төлөө бид нэр одоо ингэ залуучууд явж байгаа гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс аста ийм залуу байгаад нь баярлж юм гэж явж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс өмнө нь яг нөгөө ингээд нэг хэвлэлээр ингээд цор гэдэг нөхдүүдийг амын байх гал ингээд манус зарим нь мэддэг зарим мэддэггүй тэгдэг байсан шүү дээ тий. Тэнгүүлийн ноогийнхныг баг нэг тиймэрхүү залуучууд байх гэж бодоод нэг шинэ ажиллагаа явуулсан чинь нөгөөд нь дугаа байдгүй чимээтэй гарууд байж таараа. Тэгээд нэг тиймэрхүү амар нийгмийг давалгаасан сац болгоо ич гэж би тэгж хараад байна. Тэгэхээр нэг эрх чөлөөний үнэт зүйлийг мэдэрж байгаа залуучууд бас Монголд бий болоод байгаа гэдэг нь бидэрт бас нэг авралын юм байгаа юм болоо хараад байна шүү дээ. Тийш тэр нь тайвар гэрэл гээтэй бодож байгаа шүү дээ. Одоо эн чи юу вэ энэ ч одоо ингээл цагаансар болохоор нэг уул бов авдаг, Ахмадын баяр болохоор нэг хэдэн 5 чихэр өгдөг. Тэгээд одоо энэ настай хүмүүс ч гэсэн бас харж байгаа. Одоо таны өргөгч хэдэн дөрний татвар төлж байгаа байлээ. Бидний амьдарч байгаа орчин ямар байгаа байлээ. Одоо тэгээд энэ нөгөө улс төрч чинь юмаа услаад баахан хүмүүсээ гадагшин татварч явуулаад одоо гадагшаа төцөө явж ирээс гэсэн ардсан сонголтоо эдгэл байхгүй бол одоо дууслаа шүү дээ. Одоо энэ сонгоны аргын дүр дууслаа шүү дээ. Одоо юу вэ? Тэнцэж одоо баг
нэг тэр нөгөө зохиолч шүү дээ. Монгол ардын намаас нохоо очсон ч гарна гэдэг. Тэр нөгөө тийм амар систем Сүүлдээ хашигаад бүр хан босох юм дээр. Тийм одоо бүр аимшигтай боллоо. Тэгээд ер нь Монголын ард түмэн их одоо сэрмэр гээл аим сүртэй мэрд шин ч тэгээ зөв нийгмийг л яаж болов унтцсан мэрс байхгүй. Гэхдээ яг нөгөө биднэрт одоо ийм угаасаа л шинэ үе үргэлжил ийм ундаг байдаг, сайн байдаг тий. Гэхдээ би бас нөгөө хэд залуучууд л ингэн зайгаа тавьж өгөх итгэдэггүй. Ягаад тэгэхээр би нөгөө бэлтгэл хэмж байсан. Нөгөө профессортойгоо зөвлөх хэмжтэйгээ хамгийн туршлагатай хүнтэй хамгийн залуу нэг гүшөг татгаас болоод ингэдэг. Тэгэхээр би нөгөө компанидэр ч тэр бизнес ч тэр эмнэлгийн салбарч гэсэн би нөгөө бүхэл үе ингээд нийлж иж хавтарч яшмэ гэдэгтэй айгу итгэдэг. Дан залуучууд ингээ амбицтай залуучууд байх юм бол бас алдаа гаргана. Тэг яг нөгөө ажлын хүндийг хүргэх. Тэгэхээр нөгөө би тэ 50-тай 60-тай зөвлөхтэй 40-той яг лидерүүдтэй тэг 30-тай 20-тай нөгөө шин санаа гаргадаг юмд нь гүйдэг урд нь манлайлдаг залуучууд хамтраад яг ингээд баг болж ажиллана гэдэгт би бол итгэдэг хүн баггүй тийм учраас би бол нэг бас амар залууч гэдэг. Гэхдээ ер нь одоо энэ шин технологийн хувьсгал те ажил дүрийн бараг 5 дугаар хувьсгал боллоо шин ч одоо хэмэл оюун ухаан, сансрын аялал жуулчлал, цоо шинэ ярьж байгаа энэ үед бол мэдээж энэ технологийн орчинд өссөн энэ жоох хүмүүс одоо бидний хүмүүс бүгд YouTube үзэж одоо хүмүүжж шүү дээ. Тэгэхээр бид нар бол залуу үеэс солилцсон. Тэгээ ер нь Норвегийн залуучууд бол үнэхээр хийдэг юм гоё. Бас нөгөө үнний ньюс гэдэг вебсайт байхгүй тэгсэн мөртлөө нөгөө Instagram юм дээр амар гоё постэр юм гаргадаг. Бас нөгөө манай хинээ хийдэг нөгөө улсын хурлын UIX гэдэг тэн дээр бас айгуу гоё ингээд залуучд харахад хэдэн судалтай юм хин ажилдаа ирдэг хин хуулийн засанаас нэг тэр нь сүүлийн үед гаргаж байгаа юм бол айгуу бэс сүүлийн залуучууд яг хийж байгаа контентууд амар тийм судалгаатай тийм болчиход байгаа байхгүй. Манай ах гэж нэрийн өмнө ухраагаад харангууд зүгээр л ингээд доромжсон, гүтгсэн, дайрсан, давшилсан юм харагдаад байдаг шүү дээ. Үнэн худал нь мэддэхгүй. Одоо ингээд за аялаа ингээд дахиад нөгөө нам руу ороход одоо налах дүргийн ачсан намын дараагаар ажиллаж шүү дээ. Залуучуудтай хэр ажиллаж байна? Залуучдаа сайн ажиллаж байна. Тэгээд налах дүүрэг бол ер нь бол налах багнууд баг хангаач Улаанбаатар хот 9 дүүргийн хэсэг 3 дүүрэг нь. Гэтэл яг тэнд аслагдсан яг хөдөө байгаа юм шиг авч байна. Авч үздэг. Одоо нөгөө юм аслагдсан дүүрэг гээл те. Ингээд тэнд очиж байгаа тэр төсөв, хангамж тэр нөгөө бусад дүүргүүд байдаг. Одоо ингээд маш төв талбай дээр л нэг юм нөгөө хоолны өдрлөг, усан оргилог төв талбай дээр л юм гэдэг. Гэтэл нөгөө сонгоны арган дүүрэгт нөгөө Баянзүрт дүүргийн хойшоо дүүргүүд нөгөө баганга багнууд налахт нөгөө нийслэлийн явдаг юм юу ч байхгүй. Тэгээ налахт дээр бол нөгөө уурхай байсан Монголын аж үйлдвэрийн анхны овоо. Тэгээ налахт бол уурхай хаагдсан. Ажлын байр байхгүй. Тэгээ налахын хүмүүс өглөө болгон Улаанбаатар хот руу явж ажилдаа ирж очдөг шүү дээ. Тэгээ яг хуу налах бол ингээд бас хөгжих үнэхээр боломжтой тийм сайхан газар. Тэгээ налахт бол мэдээж би одоо тэнд намын дарга хийж байна. 2 дугаар налахын ард түмнээсээ бас саяны сонгуулиар 4977 бараг 5000 хүний санал авсан. Тэгэхээр намайг ингээд сонгоод тийм олон хүн санал өгөөд тэгээд дээрэс нь налахын хүмүүст уулзах их гоё шүү дээ. Энэ налахт ч бол явахаар нэг гоё идэж хүмүүс гаасхайзээ гэдэг тийм. Тэг яг хоо намын дарга болсон. Намын даргийнхаа зөвлөхөөр өмнө нь намын дарга хийжсэн маш туршлагатай одоо тийм хүнийг тавьсан. Тэгээд намын хэрэг их газрын дарга бас 90-ад оны залуу намын дид дарга нар 80-ад оны залуучууд тэргүүн дид дарга нь бас 80-ад оны залуучууд. Би дандаа залуучуудыг тавьсан байгаа. Тэгээ залуучууд дэмжиж байгаа. Тэгээд бас тэргүүн дид даргатай бүгдээр ярьсан налах лиг гэд дахиад эхлүүлээ гэл. Тэгээд ер нь бол налахт бол гэрэл гээгээ байгаа. Энд бол одоо засаг орж байгаа хурлын дарга хийж байгаа залуучууд нь ч гэсэн 80 оны сүүлийн нэлээд залуу хүмүүс. Одоо тэгэл бид нар чинь нөгөө хэдий 2 өөр нам ч гэсэн мэдээж л налахыг хөгжөөсөл гэсэн тийм л бодолтой залуучдаа шүү дээ. Тэгэхээр тэдний ер нь би тэгээд одоо энэ Улаанбаатар хотын сайн ажиллаж байгаа засаг дарга маргаыг бол одоо энэ мандуул засаг дарга шүүмжилтэн шинжилгээ засаг даргаыг тэгээ хүүхдүүдийг усан бассейн хамрууллаа гэхээр нөгөө бест сайн байна те. Наач бол гоё ажиллана. Хогон дээр очил попрод харна болдоо ажиллаа хийлгээл. Ер нь бол нөгөө үнэхээр нөгөө өөр нам болол тэгээ манайхан зарим нь ингэж чи арцлан намын хүн байж чи тэр намын хүн байж гэх тийм байхгүй шүү. Ер нь тэгээд
одооны залуучууд арай өөр болчих واخа. Тэгээ манай налаах бол тий яг нэг тухайн бүсээ боддог, тухайн орон нутгаа боддог тэр тал руу юм шилжиж байгаа. Ер нь байж та тий хотын төвөөс ярмаг явснаас налаах руу ажил хөдөлмөр руу явдаг, налаах руу явах зам логистик дэд бүх юм бол аюул сайн. Дагуул хот болгоно гэдэг л юу вэ налаах гэж. Оо олон жил ярьж байгаа. Тэгэл яг үүндээ налаахын тэр хойдлын 1-р хорооны хойд хэсэг дээр айлуу тоггүй. Тог бас тийм бэ. Тог ерөөсөй байхгүй. 2-р тэгэхээр тэр Гордокийн 5-р хорооны үнд сургуулийн стандарт бус. Тэгэл ер нь амар мэдгүй ер нь сонгуулаар гоё юм яриад алгуулаад 4 жилийн дараа гоё юм яриад алгуулаад 4 жилийн дараа дахиад алгуулаад энэ 12 жил хугацаанд тэнд нэг ч юм өөрчлөгдөв. Ерөөс юу ч өөрчлөгдөв. Тэг яг одоо ч гэсэн бүр амар би сонгуулаар тэр нэр дэвшт бүр тэр том хүмүүсийн юуг нь харсан шүү дээ. Пострын юу вэ? Бараг Норвег юу вэ? Одоо Швейцараас илүү гоё. Бүр хаус хороол мороолын зураг үзүүлээд ийм болно гэд бодлоо яриад байгаа байхгүй. Тэг бас манай улс төрч чинь ч одоо бас үнэхээр бас арайч бас бүр ингээд Монголд байхгүй зураг ингээд үзүүлээд ийм болноо гэдэг. Тэг ингээ хүмүүс ингээд энэ ингээд тэр хүмүүс одоо заал дүүр гарын бэлэгтэй учраас ингээд заал дүүр алаад ч чаа. Тэгэхдээ одоо тэр хүмүүс гарцсан биз дээ. Гарцсан гарцсан. Тэр ажлыг хийж 3-4 гарсан. 3-4 дандаа гарт тийм ээ. Одоо би за яг налаахын за мэдээж бас уулуурхаа анхны уурхаа налаахт байсан. Тэгээд уул нь ингээд бас хотмон ингээд бас дид үсцээ тийш нь ингээд бас жоохон шилжүүлэг хийгээд ингээд нэг тэлээд явбал уулнаас тий дотоод төвлөрөл бас харах нэг юм болох юм болоо би бас боддог. Одоо ингээд арчсан намын хэсэг залуучууд би зүгээр ингээд зүгээр хараас хүмүүсээс зүгээр сонсоод явж байгаа л да. Манай одоо чи байх шиг байгаа. Зориг арчлын үрэлэн гэж би энийг бас сонирхмоор байна. Энэний талаар чи бас нэг мэдээлэл үү? Тий, ер нь яг хуу одоо зориг арчлын хүрээлэн гэдэг бол манай намын дэргэдэх бас байгуулагдсан нэг л юм залуучуудын судалгааны хүрээлэн гэх юм уу? Think tank юм. Тэгээ энэ дээр яг хуу 5 нарийн бичгийн дарга тавлаа байгаа. Тэгээ их бүрүүгээд одоо нөгөө боловсролын зүйл байсан электрон жолооч яллаа шүү дээ. Их бүрүүгээд санаачилж тэгээ одоо бас нэг судалгаа их дээрээс нь одоо энэ сая намын төрмийн шинжилгээ залуучуудын оролцоог одоо оролцуулах тийм л зорилготой энэ залуучууд. Тэгээд 3 улсын хурлын гишүүн байдаг. Лодо Самбуу, Цэнгүүн, Бямба, Бямсруу. Манай дорнодоос гарсан. Тий, дорнодоос гарсан 3 улсын хурлын гишүүн байгаа. Тэгээ бас манай боловсролын зүйлүүдийн залуучууд байдаг. Тэгээ яг нийлээл бас нэг тийм намын дүрм дээр за дээрээс нь ерөнхийдөө судалгаатай. Одоо бас одоо зориг гэдэг хүн чинь бол бидний одоо Монголын ард түмний ер нь бас юм одоо хүндэлдэг хайрладаг тийм одоо улс төрийн зүтгэлтэн болсон шүү дээ. Тэгэхээр бид нараас энэ хүний нэрийг бас гаргаад ер нь цаашдаа ингээд бас нарчлын үзэл санааг олон хүнд түгэй гэсэн юм зорилготой нэг 15 залуу байт. Тэгэл танах одоо тэр 15 дотор яваад байна эсвэл нийгэм рүү гарах юм уу яах вэ? Яг одоо тэр нөгөө нэг намын дүрмийн ажлын хэсэг дээр бол санал боловсруулсан энднээс ороод хүмүүс ажиллаж байгаа юм билээ. Тэгээ яг сая бас тэрийг танилцуулсан. Тэгээ ер нь баруун төвийн үзэл гэж яг юу юм бэ? Бид нар ер нь яг улс төрийн үзэл баримтлалыг яаж хатгах ёстой юм бэ гэдээ бас яг цагаан сарын яг шинийн дөрөвд бас уулзаад анхны он гарсны дараах анхны шинэ одоо жил эхлээд бас уулзаад ярьсан. Яг бас сурч хөгжих хамтдаа нэгнээсээ суралцах тийм зорилготой улс төрийн практик биш. Тийм зүгээр энэ бол зүгээр л одоо залуучуудын институт гэх юм уу тийм институт. Би ч ер нь Арслан намын нарийн бичгийн дарга болохоос өмнө Арслан намын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн ажлын албаны дарга буюу байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө намын тухай хууль шинжлэгдээд нам өөрөө хажуудаа юм think tank институттэй байх хэрэгтэй. Энэ think tank институт бол намын стратегийг урт хугацаанд тодорхойлдог байна гэсэн юм баримталтай байхгүй. Нөгөө нэг дарга гарч ирээл өөрийнхөө бодлогыг төвшүүлээл өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг намд яваад идэх ш. Нам гэдэг бол өөрөө ийм судалгааны байгууллагатай институт байгаад намын стратегийг ингээд улс төрийн зөвлөл болон бусад их хурлаар орж батлуулдаг ийм бүтцтэй байна гэдэг. Би тэрний ажлын албаны дарга байсан. Тэгэхээр ер нь бол энэ судалгааны хүрээлэн зориг арчлын институт тэр бол ер нь бол намд бол тийм бодлого институт болоход л одоо илүү тийм одоо институцийн соёл сургах л үүрэгтэй шаарч байгаа. Практик бол биш. Практик. Тийм ээ. Яг би ч яг хоёрыг сонссон юм л дээ. Энэ нь бол гэхдээ би бас зориг гэдэг бас нэрийг ерөнхийдөө Арчсан намынхан өөртөө авахгүй бол
нөгөө нөхдүүд чинь бас манай бүр ингээд түүхийг ингээд бүр намын түүх рүү орж ирж байна. Бүр намын үүсгэн байгуулагч шүү. Харлуулах сүлд нь зориг агсныг бас ингээд өөрийнхөө баг хүрээний хүн болгох зам руу би шилжээд ингэж би тухайд харж ирсэн. Харин тэгэхэд яг ашгүй нөгөө манай намын залуучууд гаш зориг агшлыг үлээ. Яг нэг зориг агсны тэр нэрийг бас ингээд арцсан намдаа уйж орж иж байгаа юм бас тийм. Тэр нэрийг бас албан ёсоор авсан. Тэр оюнгоотой уулзсан. Манай инх буруу, инх мөнх хоёр уулзсан. Тэр нь оюнгоо бол маш талархалтайгаар хүлээж авсан. Албан ёсоор улсын бүртгүүлээд тэр хүмүүс байгуулаад яасан. Зүгээр сая нөгөө тийм. Ер нь Монгол Ардын нам зориг гэдэг хүний юуг ашиг болохгүй шүү дээ. Энд чинь өөртөө бодоо гэдэг нөгөө өөрсдөө яг хүмүүсийг л ашиглах. Энэ ардсан үзэл санааны лидер хүний юуг бол ерөөсөө ашиглаж болохгүй. Тэг яг нөгөө нэрээ мянга сольсон ч үзэл санаа нь өөр юм да. Тийм болохоор одоо би ганц өрөнгөөс энэ асуултыг бас асуухгүй болох. Хоёулаа түрүүнд ингээ үзэл баримтлал, үзэл санаа гэдээ ярьлаа шүү дээ. Энэ үгийн заавал одоо өнөөдрийн подкастт ярьдах яалтар асуулт байна. Баруун төвийн үзэл санаа гэж үзэл баримтлал гэж юу юм? Ардсан нам яагаад тэгвэл энэ баруун төвийн үзлийг тунхагласан юм? Тэгээд яг энэ нам өөрөө энэ үзэл баримтлалынхаа дагуу явж чадж гин үү гэдэг асуултанд хариулт байна. Бүр ингээ маш энгийнээр одоо нөгөө энэ чинь ингээ айгүйх ярьсаар байгаа те. Одоо нөгөө хүмүүс ингээ ерөөсөө та нар ялгаагүй болцсон гэж боддог бай ангитл. Би зөв хоёрын юм дээр тийм учраас би хоёрын юм дээр би зөв ингээ тарсан. Ардсан намын хүмүүс засаг хамтрах юм уу төрийн эрх мэдэлд очих юм бол маш олон журмуудыг хүчингү болгож иргэдийг одоо нөгөө тэр иргэдийг тэр хянаж шалгаад дарамтлаад байгаа зүйлийг хүчингү болгоод бизнес эрхлэгчдийг өөрөө хийгээч тэр боломжийг олохын төлөө ажилладаг. Энэ дээр бол барилга бот байгуулалтын юм бол би бол үнэхээр тэдэн юмыг хүчингү болгоо те зарим энэ хэрэггүй норм стандартыг хийхэ болоод одоо ингэж үцдэг арсан нам бол Монгол Ардын нам бол ерөөсөө бид нар хийх ёстой. Одоо энэ Улаанбаатар фуд фестивал шиг хувийн шид хийдэг байсан юмыг бид нар хийх ёстой. Төр зохион байгуулах ёстой. Тэрэнд иргэд маань ингэж зөксөж ороод төрийн зохицуулалттай гэдэг л энэ амар том ингээ хоёр ялгаа. Тэгээд яг одоо л манай Liberty амраа болно те. Liberty намынхан за сүүлийн үед либерал үзэлтэй хүмүүс ерөөсөө баг төр байх хэрэггүй. Дүнд нь орох бизнесийг хай май гэдэг нөгөө хит онл яриад байгаа юм л да. Яг онл бол би хоёр ч бас их зөрүүтэй шүү дээ. Тэгээд баруун төвийн үзэл бол мэдээж төр хамгийн цомхон байх. Тэгээд хувийн өмчтэй байхыг зөвшөөрөх. Хувийн өмчийг хурааж болохгүй. Би бол тэгж боддог. Хувийн өмчийг ерөөсөө Сингапур дээр хүртэл байдаг шүү дээ. Хувийн өмчийг төр худалдаж авах тэр тухай хууль гэж байдаг. Хувийн өмчийг худалдаж авах хууль гэж байдаг. Тэгэхээр нэгдүгээр төр хамгийн цомхон байх. Одоо энэ 20 эдийн хамтаа байгаа нь бол бас буруу шүү дээ. Энэ бол манай өөрөө нийцэхгүй ерөөсөө нийцэхгүй. Хоёрдугаарт хувийн өмчтэй байхыг хуулиар хамгаал. Гранш буулгаал юм уу ингээд шууд ингээд хүч төрөн буулгад юм ус байж болохгүй юм чинь. Одоо наргуулгын үйл юм гэдэг. Тэгээ гуравдугаарт бол одоо тийм энэ чөлөөт эдийн засгийг дэмжих. Энэ бол өөрөө баруун төвийн барууны үзлийн хамгийн зөв. Ер нь яг сүүл улс төрийн ингээд намууд баруун төв, зүүн төв гэх нэг бол бүгдээрээ л нөгөө нэг юм одоо хайбридтэй өнөөл яваад байгаа. Тэгээ яг энэ бол өөрөө бүр цоош өөр хоёр ойлголт байна. Одоо шинэ хүн намчин бүр ингээд үзэл баримтлаа. Шууд солилцсон. Нэг өдрийн дотор. Нэг өдрийн шөнийн дотор юм аа. Тэр нөгөө их хурлаа илүү нэг хурлээсэн шүү дээ. Танхимд. Тэгээ шууд үзэл баримтлаа шууд солилцсон. Тэгээ усын дээд шүүх бүртгүүлцтэй. Ер нь бол ингэж сарай болохгүй хаа. Тэгээ яг ер нь манай ардсан намд айгүй олон одоо жилийн өмнө те одоо Улаанбаатар хот 12 даргатай байсан юм бэл. Ганцхан дарга Батүл байсан бэл. Одоо жилээр ярих юм бол жилийн 12 сарын 11 сард нь Монгол Ардын намын даргатай 1 сарын л үйл дарга ажилласан юм. Тэгэхэд маш бага мөнгөөр одоо ч бүр 6 их найд бол тийм бүр 500 тэрбум төгрөг Улаанбаатар хотын цааш юм шиг тийм гоё мэдрэмж аваад хүмүүс тус гоё ажил хийсэн. Тэгээ яг ер нь ингээд нөгөө одоо ажил хийн гэхээр одоо сүулдэ ч бүр энэ улгаа тендер мөнгөн дүнгээр одоо их найд хэдэн зуун тэрбум сонсроо тасчих шүү. Одоо бид нар шиг залуу амар бохны мөхөөс шиг залуучууд яг ингээд ажил хөдөлмөр хийж байгаа юм залуучууд бид нар ингээд 1 тэрбум төгрөгийг кэшиг ингээд тавиад явах ямар ч боломжгүй. Ер нь баг барьж үзээгүй шүү дээ. Манай
тийм боломж баг байхгүй. 1 тэрбум төгрөг. Манай намын залуучууд бол байхгүй. Тэгсэн чинь одоо чи ингээд ерөөсөө сонгуул нь 3 4 тэрбум, 10 тэрбум, 20 тэрбум одоо ингээд энэ аимшигтэл хитүүн ярьж байна л да. Тэгээ яг хав 15% үзэл бол мэдээж маш цомхон төр хувийн өмчийг хамгаалах, хүний эрх чөлөө, хүний эрхийг нь бол хамгийн чухал авч үздэг. За дээрэс нь одоо чөлөөт зах зээлийн эдийн засаг. Ер нь ингээд сонголтыг бих болгоно гэдэг чинь гайхалтай зүйл шүү дээ. Чагсаж хоолнд ороод хямдхан хоол идэхээс илүүтэйгээр тэр хүнд олон хоолноос мөнгөөрөө аваад идэх сонгоод байна гэдэг бол өөрөө айгүй чухал зүйл л дээ. За хоёулынгийн яриа бас нэлээд явж байна. Ер нь тэгэл цааш нь яриад бол яриад авахаар байна. Наад гисэн бас ингээд залуучуудаа ярилцаад бас ингээд санаа оноо. Ер нь би ч одоо ингээд суралцаа явдаг шнэ. Зөндөө олон залуучуудаа би ярьдаг. Яг энэ тэр залуучууд яг магадгүй зарим хэдээс нь ингээд надтай одоо миний дотоод ихтгэл өмчлөлтэй нийцэхгүй нүч бэд итгэхдээ би тийм нэг тоодгүй л дээ. Тэгээд ингээд сурлах зүйл байна. Гэс авах юмуд маш их байдаг байхгүй. Тэгээд алдсан намын залуучуудаас бас ингээд сураад бас энэ подкастыг дамжуулаад явж байгаа би өөрийнх бас баяртай байгаа. Тэгээд ганц үхээсээ ч гэсэн бас ингээд хоёулаа чинь бол бас нэг ингэж нэг аим сүртэй ярилцж суудаа бол байхгүй шүү дээ. Өнөөдөр би ер нь подкастт орох гээд бүр ингээд албаар цагаан цамцангаагаа тайлбар. Тэгээд алхаад цаг бүр амар шороотой бүр өдрөө шороо ороод ус мус хийсээ. Тэгээд орж ирэл чөлөөтэй ярддаг гэхээр нөөсөө баахан хүмүүсийг шүүмжлэл ярьж өглөө. Тэгээ яг хаа мэдээж одоо нэг улс төр тавьж байгаа учраас маш их шүүмжлэл маш их одоо дайралтууд ирдэг. Гэхдээ нөгөө би яг энэ ярьсан зүйлийнхаа үзэл баримтлалаас ухраад юм уу өөрчлөгдөд идэггүй. Яг энэ дээр энэ хатуу хөдөлмөрлөл байгаа учраас өөр улс төрд явж байгаа. Явж байгаа учраас л одоо энэгээрээ цэнэглэгдэж явж байгаа учраас энэ зүйлийг дандаа ярьдаг. Тийм тэгээд яг бас айгуу гоё подкаст байна. Айгуу гоё яриулсан шүү дээ. Ямар ч яриа. Би зөвхөн хадуураад аргаахын яриулчлаа. Зөндөө ярьлаа. Тэгээд бас өмнөх подкастууд нь ч гэсэн 12 дугаар орсон. Тэгэхээр бас энэ подкастаа үргэлжлүүлээд бүр олон ягараа тэгээ бас яг арцсан намын залуучдаас илүүгээр бас өөр үзэл бодолтой олон залуучдыг оруулаад хариулж. Бид оюун гэрлэгчтэй иргэдийн оролцооны нэгдэл намаас 2 төлөөлөл оролцуулсан. Хүн намаас бас 1 төлөөлөл оролцуулсан гэж. Тэгээд Викторийн яриач ямар ч сонгуул янз бүрэнтэй ойролцоо биш учраас ямар ч бид нар нэг улс төрийн агуулгатай юм уу хит ингээ залуучдыг нэг зүйлөө уриалсан юм яриаггүй. Энэ бол нөгөө зөвхөн хов хүний Викторийн үзэл бодолтой. Өнөөдрийн подкаст бол зочин үеийн ганц өхөлчөөс би зүгээр ганц өхийнхээ бодлыг сонсох гэж өнөөдөр ярьслах хэлээ. Тэгээд ямар ч байсан ингээд урилга хүлээн авч ингээд зориод ирсэн бас найстай баярлалаа. Мэдээж одоо цаашдаа хоёулаа үгээ маш олон зүйл дээр таарах бах. За магадгүй боломжоор хоёулаа хамтрах юмуц гарч ирэх бах гэж би бодож байна. Тэгээд найзынхаа бас ажилд амжилт хүсье. Улс төрийн ажил, бизнесийн ажил те. За мөн ангаахаараа яваараа. Маш уус тустай ажил шүү дээ те үйл хэрэг. Маш буянтай үйл хэрэг. Тэгээд бас ингээд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа юм байна. Тэгээд эрүүл мэндийн бас одоо манай компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн 5 цулын ийм шүл үйлдвэрлэж байгаа. Food Lab брэнд гэдэг. 5 цулыг ингээд боловсруулсан ийм шүлийг үйлдвэрлээд одоо жил амар дуртай шүү дээ. 5 жил гаруй болж байгаа. Тэгэл нөгөө костюм бичигтэй полтомолтой тавьж байгаа л 5 зүйл хуушир хэд газар өвшөр явуулчих. Хүмүүсээ өнөр шингэнэ. Ийгээд албаасаа гардуулъя байж. Шууд задлаад байдаг. Шууд чанаад идчих юм уу? Тэгээ сайгүй гоё юм байна үстэй. 3 төрөл нь байгаа. Тэгээд ямар ч бүтээгдэхүүний дээжс найстай бэлгэлж чинь тэгээд амтлаад үзээрэй гэртээ очиод заах их нэстэй гэр бүлийнхэнтэйгээ сайхан зоглоорой гэж. За их баярлалаа. Гоё подкаст нь боллоо. Бас бэлэгтэй боллоо. Тэгээ найзгаас ажилд амжилт хүсье. Тэгээ бас манай Арслан намд үнэхээр ихтгэл үнэмшлээрээ хэр зоргоороо явж байгаа бас мундаг залуучдын нэг гэж боддог. Тэгээ би бас өөрөө подкаст чарыг гээд баг өөрийнхөө сайт дээр бичиж байгаад орсон шүү. Би пост оруулаад би өөр чамаагүй ингээд кодлцсон байсан. 4 сар гаргасаа би яг надад автаа болох гээд. Тэгээ подкаст маань юу яаж байгаа нэрээ? Хэсэг баг сар завсарсан бэ. Тэгээд одоо хоёлаа дахиж сэргээж эхэлж байгаа. Тэгэхээр одоо өөрөө чинь подкаст маш олон хүрдэг болсон байна. Зочд нь ормоор байна гэж одоо пост бичиж байгаа. Найзхаа ажил амжилт. Тий, баярлалаа тэгээд. Цаашаахан ажилд нь дахин амжилт хүсье. Тэгээд намаа хэдүүлээ гоё ер нь шинжлэх зүйлүүд их байна. Мөн гэхдээ авах зүйлүүд их байна, хаях зүйлүүд их байна. Авахыг аваад гийх юм гээгээд тэгээ үзэл санаан дээрээ суурилсан жигг нөгөө та хэд юм яриад байгаа институт. Ийм нэгдлээ саяны намын би урайг нь харсан. Ийм нэгдлээс институт руу гэдэг үрээтэй байлаа. Тэгээ яг тэр урайныхан дагуу
Одоо энэ сайхан залуучууд байна тий. Мөн парламент маш олон ирч хүчтэй залуучууд аваад ирлээ. Төлөөлөгч нар гээд бас ингээд газрын төлөөлөгч нар байж байна. Тэгээ хэдүүлээ гоё хамтдаа залуучуудаар өргөшлөө. Энэ намаа нам шиг болгоё гэж. Өнөөдрийн подкаст өндөрлөё. За. Сайхан. За тэгээд өнөөдрийн подкастын дугаараар Налах дүүргийн ардсан намын дарга. За ардсан намын ерөөлтэй версийн ерөнхий нэр бичих гэж. Манай ардсан намын нарийн бичгийн дарга Ганс өх маань ирж ингээд өөрийнхөө байр суурийг хуваалцлаа. Тэгээд дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Баяр та. За.